Florence Gauguin амьдралын тоглоом ба түүнийг хэрхэн тоглох вэ? Таны үг таны бодит байдлыг бүтээдэг. Өдөр бүр хэлдэг үгс чинь таны амьдралын чиглэлийг тодорхойлж байдаг. Айдас бол итгэлийн нөгөө тал. Хүн хамгийн их айдаг зүйлдээ өөрийн мэдлгүй энерги өгч эхэлдэг. Амьдрал бол тэмцэл биш. Харин таны дотоод төлөвт хариу өгдөг энергийн тоглоом юм. Дутуугийн мэдрэмж танд ирэх сайхан зүйлс боломжуудыг хааж байдаг. Өөрийгөө амьдралаас сайн сайхныг хүртэх хэрэгтэй гэдгийг үргэлж мэдрэх хэрэгтэй. Төсөөлөл бол ирээдүйн эхлэл. Таны дотроо хамгийн их хардаг зураг нэг л өдөр бодит болно. Танд зориулагдсан зүйл таныг алгасахгүй. Бүх зүйл зөв цагтаа таны амьдралд орж ирдэг. Аливаад таймнаар итгэл дүүрэн хандах нь айцаас илүү хүчийг агуулж байдаг. Амьдрал гадны өөрчлөлтөөс биш, дотоод өөрчлөлтөөс эхэлдэг. Хүн өөртөө ярих яриагаа өөрчилж эхлэхээс амьдралын чиглэл мөн адил өөрчлөгдөнө.